хотын түвшинг тодорхойлох нь. Зургийг ажиглан ямар бүс нутагт хотчил өндөрт байгааг нэрлэж учрыг тайлбарлаарай. Томоохон хот хаагур байна вэ? Хотын нутаг дэвсгэрийн тархал зохион байгуулалт, хүн амын тархалт хуваарлал сүлжээ бий болоход нийгмийн эдийн засгийн байгалийн хүн ам зүйн 3 хүчин зүйл нь нөлөөлдөг. Дэлхийн хамгийн том мега хотууд 2025 онд 10 саяас дээш хүн амтай 33 хотод хүрнэ. Энэ нь Азиад байрладаг. Энэхүү мэдээллийг тэмдэглээд аваарай. Мега хот гэдэг нь 10 саяас дээш хүн амтай хотыг нэрлэдэг. 1970 онд 2 мега хот байсан бол 25 онд 37 болох төлөвтэй байна. Токио хот бол дэлхийн хамгийн их хүн амтай хот юм. Зурагт ямар улсыг үзүүлсэн байна вэ? Ямар онцлогтой улс?